Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор бид нар ийм бодлого бодох чинь. За ямар бодлого бодох чинь гэхээр өмнөх бодлогынхаа үргэлжлэлийг энэ дээр ингээ харах юм бол цилиндр гадаргуу дээр ямар нэг ийм цилиндр биетийг байрлуулад тайван байдлаас ингээд хөдөлгөөд унах юм бол энэ маань тодорхой нэг хэсэг дээр өнгөрчөөд эндээс ингээ харах юм бол хөндөрөөд байгаа. За ингээ хөндөрөөд байгаа. За тэгэхээр энэ хөндөрж байгаа бид нар үнцгийг олъё гэсэн ийм бодлого дэвшүүлж байна. За тэгэхээр энэний массыг хэдүүлээ m гэж үзье. M. За энүүний радиусыг жижиг r. За энүүний радиусыг хэдүүлээ том r гэж үзье. За тэгэхээр эндээс ингээ үзэх юм бол энэ байрлалаас энэ нөхөр маань шилжээд тодорхой энэ байрлалд ирлээ гэж бодъё. За энэ байрлал дээр. За тэгэх юм бол энэ дээр бид юу болох вэ гэхээр энд хүндийн хүч үйлчлэнэ. Доошоогоо mg. За тэгээд ийшээ реакцийн хүч үйлчлэнэ. За тэгээд энэ маань бол энэ чиглийн дагуу эргэнэ гэдэг маань бол юу болж байгаа нөхөр үрэлтийн хүчнээс болж эргэж байгаа. За үрэлтийн хүч. За эндээс болж эргэж байгаа. За тэгээд эндээс ингээ харах юм яг хүндирх агшинд бол бид нар өмнө хичээл дээр ярьсан энэ реакцийн хүч бол тэг болно гэдэг ингэж үзэж байгаа. За тэгэхээр эндээс бол бид нар энэ төддөө гэсэн үнцгийг олно гэсэн үг. За эндээс ингээ үзэх нь бид нар энийг цилиндргээ үзчихье. За тэгэх юм бол I гэдэг маань бол m r квадрат хуваах нь 2 байна гэсэн үг. За энэ бол хэдүүлээ цилиндр. За юм байна. За тэгэх юм бол энэ дээр юу болох вэ гэхээр бид нар А цэг дээрх энергийг бичиж, за дараа нь хэдүүлээ энд Б цэг дээрх энергийг бичиж. За ингээд бодох юм бол ер нь бол энергийн өөрчлөлт гэдэг маань ажил болох хэвээр. За эндээс өөрчлөлт гэдэг бол юу болох вэ гэхээр эцсийн энергиээс хасах нь анхны энерги. За энэ бол ажил болно. За тэгэх юм бол эцсийн энерги маань анхны энерги дээр ажлыг нэмсэндээ тэцүү гарч ирнэ гэсэн. За энэ дээр юу ажил хийж байгаа гэхээр энд үрэлтийн хүч ажил хийж байгаа учраас шилжилт хийж байгаа учраас энд ажил хийнэ гэж үзье. За тэгэнгүүт эндээс ингээд үзвэл хамгийн эцсийн цэг дээр юу болж байгаа гэхээр ямар нэгэн V гэсэн хурдтай болж байгаа. За энэ үний массын төв бол ямар нэгэн V гэсэн хурдтай болж байгаа. За V гэсэн хурдтай. За тэгэх юм бол эндээс бол бид нар юу болох вэ гэхээр mv квадрат хуваах нь 2. За дээрэс нь энэ эргэлдэж байгаа. Эргэлдэж байгаа учраас эргэлтийн кинетик энерги mv квадрат хуваах нь 2. За энэ газартай харьцангуй, оцтой харьцангуй энэ үний өндөр маань бол юу болчих вэ гэхээр mg. За энэ дээр бол энэ r, энэ радиус r-ыг тооцоод эндээс ингээ харах юм бол түүний өндрийг бид нар ингэж тооцсон. Тэгэхээр r дээр нэмэх нь жижиг r-ын юу гарч ирэх вэ гэхээр үнцгийн насан катет болно. Тэгэхээр энэ дээр mg r дээр нэмэх нь жижиг r тэнцүү анхны потенциал энерги байгаа. mg r дээр нэмэх нь r тэгээд нэмэх нь ажил. За энэ дээр бол ажил бол үрэлтийн хүч ажил хийгднэ гэж ингэж үзнэ. За энэ бодлогон дээр бодох юм бол бид нар юу болж ийнө гэхээр ажил гэдэг асуулт ирж байна. Ажил гэдэг бол хүчийг үржих нь шилжилт. За энэ ийм скляр үрж өрөөдөг. За тэгэхээр бидний хувьд бол ажил маань бол юу яриж байна гэхээр энэ үрэлтийн хүч хэрэгж байгаа. За энэ үрэлтийн хүч маань бол цэвэр өнхрөлт хийж байгаа учраас за өнхрөх нөхцөлийг хангаж байгаа учраас бол энэ үрэлтийн хүч бол юу байдаг вэ гэхээр статик үрэлт болж байна. Статик үрэлт. Тэгэхээр статик үрэлт маань юу их вэ гэхээр ямар нэгэн шилжилт хийгдэхгүй. За энэ статик үрэлтэн дээр бол юу болох вэ гэхээр шилжилт хийгдэхээ яах нь явагдахгүй гэсэн үг. За жишээлбэл бид нар ямар нэг ингээд одоо энэ доотлын хэсгийн гадаргууг ингээд авъя л да. За тэгээд бөмбөг ингээд дээр нь өнгөрч байгаа гэж үзье. За тэгэнгүүт энэ дугууны хэсэг маань ингэж тойроод ингэж ирээд дахиад ингээд ирээд байх үед юу болж ийнө вэхлэр яг одоо энэ үрэлтийн хүч үйлчилж байгаа энэ цэг маань бол энэ миний алгатай харьцангуй хөдөлгөөн хийхгүй. За ингээд шилжээд энэ бит маань ингээд яваад хахад энэ одоо цэгүүд бол яах вэ гэхээр тэнцвэрийнхаа байрал дээр байна гэсэн. Нэгсний энэ алгатай маань харьцангуй хөдөлгөөн хийгдэхгүй. За тийм учраас бол энд бид нар юу гэж үзэх вэ гэхээр энэ статик хүчний шилжилт хийгдэхгүй. Энэ X-ийн тэг болно гэсэн үг.
шилжилт хийгдэх. Хүчээр бид нар яах вэ гэхээр шилжилт хийх юм бол ажил хийгдэн. Гэтэл тэр статик үрэлтийн хүч маань гадаргуутайгаа харьцангуй одоо тэр биетийг хөдлөхгүй учраас энд шилжилт хийгдэхгүй. Тэгэхээр энэ ажил 0 болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол бид нар юу гэж үзэж байна вэ гэхээр өнхрөх үед энерги хадгалах үед буюу үрэлтийн хүчний ажил хийгдэхгүй гэдэг ийм нөхцөл гарч ирж байгаа. За ингээд бид нар бодох юм бол V гэдэг маань бол омега хүч нь R гэдэг маань бол энэний радиус байгаа. Жижиг R. За тэгвэл бид нар эндээс омегаг олох юм бол омега гэдэг маань V хуваах нь R байна гэсэн үг. За тэгээд энийг авчиад хэдүүлээ орлуулчих. За ингээд бодох юм бол ийм V квадрат хуваах нь 2 нэмэх нь инерцийн момент V квадрат хуваах нь R гэдэг маань бид нар энд үнцгийнхээ юугаар үржүүлээгүй нэ. За энд үржих нь косинус төвтэй байх хэрэгтэй. Энд аваад потенциал энерги маань энэ зэгтэй харьцангуй бичигдэн. Тэгэхээр энд косинус төвтэй өнцөг маань бичигдэнэ гэсэн үг. За эндээс V квадратыг хуваах нь R квадрат. За энд бол юу болчих вэ гэхээр 2 болно гэсэн үг. Энд 2. За тэгээд инерцийн моментыг оруулчих. Инерцийн моментыг оруулах юм бол энэ R квадрат хуваах нь 2 байна гэсэн үг. За тэгэх юм бол энэ R квадраттайгаа хураагчна. За тэгэх юм бол энд 2-ны 1, энд 4-ны 1 болно. Энэ хоёрыг нэмэх бол 4-ны 3 болно гэсэн үг. За тэгээд нэмэх нь mgr үчин космос төвтөө. За тэнцүү mgr нэмэх нь r болно. За энийг бид нар ингээд энерги хадгалах хөлбөчөд гаргаад ирчих. За өмнөх бодлоготой бол харьцангуй бол юугаар ялгаатай болж байна вэ гэхээр энд эргэлтийн кинетик энерги гарч иж байгаа. За нөгөө талаас энэ дээр бид нар динамикийн тэрчлэлийг бичих юм бол одоо мөрийн гадаргуу авлаа. За энэ дээр нөгөө нэг бит маань өнгөрж байгаа. За энэ үед бол энэ өнцөг төддөө учраас энэ налсан кад болно. Тэгэхээр тойргийн төв рүү mg космос төддөө. За ийшээгээ mg синус төддөө болно. За тэгээд энэ бидний реакцийн хүч яг ардиал чиглэлийн дагуу буюу радиусын дагуу байгаа. За тэгээд ийшээгээ үрэлтийн хүч гарч ирнэ. За реакцийн хүч маань бид нар яг хүн дээрх тохиолдол авч байгаа учраас энэ n чинь тэг болчихно. Үрэлтийн хүч чинь болохоор μ үржих нь n. Тэгэхээр энэ бас тэг болчихно. Яг тэгэхээр реакцийн хүч нь тэг болчих. Тэгэхээр бидэрт ерөөсөө mg синус төдөө mg космос төдөө үүсэж байгаа буюу mg синус төддөөгийн хүчний үйлчлэлээр энэ бит m a5 гэсэн уртгалтай хөдлөнө. Хүчний нийлбэр тэнцүү m а. За mg космос төддөө энэ хүч маань бол тойргийн төв рүү чиглэж байгаа учраас тойргийн төв рүү чиглэсэн хурдгал үүснэ. Хүчний нийлбэр тэнцүү m а. За юм бол. Тэгэхээр бидний хувьд энэ AN гэдэг маань бол юу юм бэ гэхээр V квадратыг хуваах нь R. R гэдэг маань тойргийн төвөөс энэ хүртэлх зай. Тэгэхээр энэ тойргийг ингээд хийж байгаа гэсэн үг. Ингээд. Тэгвэл бид нар юу болж ийнө гэхээр V квадрат радиус нь R дээр нэмэх нь жижиг R. За энэ V квадрат болно гэсэн үг. За тэгвэл энийг хооронд нь тэнцүүлчихье. G космос төвтөө гэдэг маань V квадрат хуваах нь R дээр нэмэх нь жижиг R болно гэсэн үг. Энэ M-үүд нь хураагч чинь. За ийм болоод байна гэсэн үг. За тэгэхээр бидэрт бол өнцгийг олгож байгаа учраас эндээс V квадратыг олвол V квадрат маань G космос төвтөө. За үржих нь энд бол юу болох вэ гэхээр R дээр нэмэх нь R бичигдэнэ гэсэн үг. R дээр нэмэх нь R үржих нь G космос төвтөө. За энийг авчиад хэдүүлээ. V квадрат энэ дээр нь орлуулчихна. За тэгэх юм бол энд 4-ний 1 энд 2-ны 1 учраас нийлбэр нь 4-ний 3 болно. За 4-ний 3 m V квадрат R дээр нэмэх нь жижиг R үржин G космос төвтөө. За энэ гарч ирж байна. За R дээр нэмэх нь ингээд бүгдэн дээр нь R дээр нэмэх нь R дээр нэмэх нь R. За маасууд нь байна. Тэгээ хураагчих юм байна. За G бас хураагчих чинь тий. Ингээд бодох юм бол энд 4-ний 1 дээр нэмэх нь энэ гишүүн үлдэж байна.
Тэгэхээр энэ дөрвний нэг болно. Нэг бол нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр 4-ний 3 дээр нэмэх нь 1 космос төдтэй маань mgr бүгдэнд байгаа учраас хурагдаад энд юу болж өрнө гэхээр 1 болно гэсэн үг. Тэгэхээр космос төдтэй маань энд юу болж ийнө гэхээр 4-ний 3 дээр 4-ний 4 нэмчих юм бол 4-ний 7 буюу энэ чинь байраа солиод 4-ийг хуваах нь 7 гэдэг. Иймэрхүү маягаар бид нар яах вэ гэхээр цэвэр өнгөрөлтийг бодож байна гэсэн. Тэгэхээр энэ дээр нэг гол санаа гарч иж байна. Ямар санаа гарч иж байна гэхээр өнгөрөх үед статик үрэлт байх нь. Тэгэхээр энэ статик үрэлт маань бол юу болж ийнө гэхээр статик үрэлтийн хүчний ажил хийгддэггүй буюу тэг байдаг. За энэ бол энэ бодлогын гол санаа болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нар юу болж ийнө гэхээр энерги хадгалах хуулийг ашиглаад ингээд бодож байна гэсэн үг.